Рашин сууд бомб маань бол одоо 100 жилийн өмнө ажиллаж ирсэн. Одоо Эндрюсва энэ бомбоор Бээжингээс одоо Монголын говь руу энэ бомбоор орж ирсэн төвхтэй. За 1992 онд анх одоо энэ бомб маань нэгдсэн. За ингээд энэс хойш одоо 33 жилийн дараа төмөр замаар холбогдох ажлыг эхэлж байна. За 2004 оноос хойш одоо нүүрсний экспорт эхэлсэн. Тэгээд 21 экспорт эхэлснээс хойш одоо 21 жилийн дараа төмөр замын холболт ингээд эхэлж байна. За ингээд энэ төмөр замаар одоо холбогдсноор бол 30-аас 40 сая тонн нүүрс зөвхөн төмөр замаар нэмэгдэж одоо экспортлогдно. За мөн одоо хятад улсаас авах бараа материал одоо зүйлүүд бол одоо энэ төмөр замаар орж ирэх ийм одоо ач холбогдолтой төмөр зам юм. Тэгээд замын үүдээс хойш 70 жилийн дараа хоёр дахь одоо гарцаараа ингээд Монгол хятад улс маань одоо холбогдож байна. Энэ бол одоо олон жилийн одоо монголчуудын өсөл мөрөөдөл байгаа. Хятад улсын бас олон жилийн одоо ашиг суутыг төмөр замаар холбох одоо олон үеийн одоо улсын их хурл одоо ерөнхийлөгч нарын одоо хамтын одоо айлчлалын үр дүнд бол одоо энэ өнөөдөр холбогдож байна. За ингээд 22 сарын дараа одоо анхны одоо ачаа тээвэр явахаар төлөвлөгдөж байна. За Бүгд найрамд хятад ард улсын одоо хамгийн одоо чадвартай компаниудын тендер шалгарсан. Тэгээд ажил урагштай явж одоо энэ бомб маань одоо нийгмээр одоо цэгцлэгдэж ажлын байрууд нэмэгдэж монголчуудын маань эдийн засаг одоо энэ бомбын бүтээн байгуулалтаас одоо хойш бол одоо ихээхэн одоо эдийн засаг нэмэгдэнэ гэсэн ийм хүлээлттэй байна. Энэ бомб маань одоо ер нь одоо маш олон ажлын байр бий болно. Ямар ч хэсэн одоо энэ бомбын энэ хавийн сумдуудын ажилгүйдэл бол одоо буурахад бол онцгой их ажил багталтай. Тэгээ энэ бомбтой одоо улам иргэдтэй ээлтэй болох, орон нутгтай ээлтэй болох тал дээр энэ төмөр зам бүтээн байгуулалтын дараа бол одоо илүү ахис дэвшлүүд гарна гэж бодож байна. Одоогоор бол одоо төдийлөн ээлтэй биш байгаа. Одоо жишээ нь одоо энэ бомбтоор бол одоо бараа бүтээгдэхүүн экспортлол гараад идэг. Импортлж орж ирэх бараа бүтээгдэхүүн баг маш бага. Монголын талдаа энэ лаборатори эдгээр нь ашиглан ороогүй учраас одоо иргэдийн одоо хүнсний бараа бүтээгдэхүүн ч гэсэн ордгоо, барилгын материал ч гэсэн ордгоо. Тэгэхээр энэ одоо төмөр зам холболт нэгдснээр одоо энэ бүх асуудлууд шийдэгдэж харилцсан одоо бараа орсон ийм сайхан бомб болно гэж үзэж байна. За яг одоо дэлхийн зах зээл дээр нүүрсний үн унтсан байгаа. Дэлхийн зах зээл гэдэг нь бол өөрөө бүгд найрамд хятад ард улс тийм ээ. Тэгэхээр одоо нүүрсний үн унтсан байгаа энэ үед бол элийн бомбтон дээр нэлээд их хэмжээний борлогдсон нүүрсээ одоо итэл авахгүй байгаа тийм ээ. Тийм учраас одоо чөдөрхөн одоо бүгд найрамд хятад ард улс Америкийн нэгдсэн улсын одоо энэ доторын одоо маргаан чагслагдж байгаа учраас нүүрсний анш бол одоо тохиос хэрэг хаа гэсэн юм хүлээлттэй байна. Монголын говьд одоо тэр усны асуудлаа шийдээд Эрдэнэс тавталгай одоо дандаа л одоо боловсруулсан нүүрсэл цаашдаа гаргана. Гэхдээ одоо яг энэ бомбтоос урагшаа хатан голын эрэг дагуу одоо бүгд найрамд хятад ард улсын хамгийн том одоо угаах баяжуулах үйлдвэрүүд байдаг. Тэр үйлдвэрүүд рүү бас устай газар юм чинь тэнд нь авч бас баяжуулж ер нь байгаа. Тэгээд цаашдаа бас энэ элийн энэ бүс нутгуудад ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн одоо ахуй одоо байшин барилга одоо бүхэл зүйл сайжирна. Энэ хил дээр ч одоо 500 гаруй хэлийн зэрэг гайлын ажилтнууд ажилладаг. Тэгэхээр энэ 500 гаруй хүмүүс ч одоо сургууль байхгүй, саяхан аймгаас нэг цэцэрлэг барьж өгсөн. Тэгэхээр энэ олон мянган хүн одоо 10-20 энэ хүмүүс зориулсан одоо дэд бүтэц эмнэлэг одоо сургууль цаашдаа ингээд энэ төмөр зам бүтээн байгуулалтад нийлээд одоо Монгол улсын одоо төсвөөс барьж өгөхөөр одоо бид нар бол одоо өсөлт юмудаа байн гаргаж байгаа. Тэгээ энэ бомб дээр байж байгаа ажиллаж байгаа ард түмнийхээ амьдралыг бас дээш эргэж харахгүй болохгүй байна.